Сайн байцгаана уу залуусаа, та бүхэндээ дахин уулзж байгаадаа баяртай байна. 3 хоног бичлэг хийгээгүй мөртлөө айгүй удаан бичлэг хийгээгүй юм шиг санагдаж байна. Сүүлийн 3 хоног миний хувьд айгүй завгүй өдрүүд байлаа. Тэгээд үүнээс цааш ерөнхийдөө тогтмол бичлэгүүдэд хүрэх байх гэж найдаж байна. Ямар ч сан хичээх болно. Тэгээд эвгүй баримт руугаа орцгоё. За өнөөдрийн эвгүй баримтууд суурлаар бид нар юуны талаар ярилцах вэ гэхээр ерөнхийдөө засгийн газруудын гимгүү иргэд дээр хийж исэн маш харгас туршилтуудын талаар ярилцах болно. Тэгээд нэвтрүүлгийн төгсгөл simulation буюу загварчилсан ертөнцийн талаар бидний амьдарч байгаа ертөнцийн талаар маш сонирхолтой баримтуудыг бэлдсэн байгаа. Тийм учраас дуустал нь үзээрэй. За энэ удаагийн эхний баримтаар хэдүүлээ үлгэр домог болон яригдж ирсэн нэг аимшигтай явдлын талаар ярилцах болно. За зөвлөлт холбоот улсын нойрны туршилтын талаар та нар баг сагч гэсэн аимшигын зүйл сонсч ирсэн байх. Тэгвэл өнөөдөр хэдүүлээ энэ түүхийн талаар ярилцсан юм уу гэж шийдсэн. За эхлэх өмнө би танаас нэг юм асууя. Хэрвээ та унтах шаардлагагүй болчвол өдрийнхөө бүтээмжээ ямар ихээр өсгөж болох талаар төсөөлтөө энгийн хүнд унтчаар өдрийнхөө 3/1 унтаж өнгөрөөдөг. Тэгэхээр хэрвээ хүн унтахаа болчих юм бол тэр 3/1 цагаа ямар нэгэн үр бүтээлтэй зүйл хийхэд зориулаад хүний бүтээмж эрс нэмэгдэнэ гэсэн үг. Тэгвэл зөвлөлт холбоот улс 1940-од оны ихээр хүмүүс дээр энэхүү дуршилтыг хийсэн байна. За дуршилтын зорилго нь юу вэ гэхээр түрүүний миний хэлсэнчлэн цэргүүдийг унтах шаардлагагүй болох юм бол цэргүүдийг 24 цагийн турш дайчлах тийм боломжтой болно гэж үзсэн байгаа. Тэгээд 1940-од оны ихээр зөвлөлт холбоот улсын эрдэмтэд хүний сэтгэл зүйд нөлөөлдөг тийм сэргээгч хий бүтээсэн байгаа. Тэгээд тэрхүү хийгээд турших зорилгоор насаараа хорих ял авсан. Улс төрийн хоригдлуудаас 5-ыг нь сонгож аваад тэгээд тэр дав дээр туршилт хийсэн байгаа. Хоригдлууд юу ч хэлсэн бэ гэхээр хэрвээ та нар 30 хоногийн турш унтахгүй тисэх юм бол та нар дараа нь эрхчлөөтэй болно гэж амласан байгаа. Тэгээд энэ насаараа хоригдох хоригдлуудын хувьд бол мэдээж боломжийн санал болж хувирсан. Хичнээн 30 хоног унтаж чадахгүй ч байсан хин ч гэсэн эрхчлөөнийхөө төлөө үзээд алдахыг хичээнэ. Тэгээ хоригдлуудыг яасан бэ гэхээр нэг том сэргийгч хийтэй өрөөнд оруулаад 5 хоригдлоо тэр өрөөнд оруулаад тэгээд тэр өрөөнийх нь нэг хан гаднаасаа нэвт харагдаг тийм шилээр гаднаас нь эрдэмтэд өөртөө ажиглаж исэн гэсэн үг. Тэгээд тэр өрөөнд яг унших ном, идэх хоол, нойл гэх мэтчлэн хүний хэрэгцээнүүдийг бүгдээр нь хангасан байгаа. За тэгээд туршилт яаж үргэлжилсэн бэ гэхээр эхний 5 хоног хүртэл ерөөхдөө хоригдлуудын бие авч явах байдал энгийн хүн шиг байсан гэж байгаа. Тэгээд 5 дахь өдрөөс эхлээд яасан бэ гэхээр хоригдлууд хоорондоо нэг нэгнийхээ өнгөрсөн амьдралынхаа хамгийн хар бараан зүйлсийн хоорондоо ярьж эхэлсэн байна. Тэгээд 6-7 дахь өдрөөс хойш хоорондоо ч дуурхаа болсон байна. Оронд нь өөртөө сонсч ирсэн микрофон руу шүглдэг ч юм уу тийм сонь авир гаргаж ирсэн байгаа. Тэгээд унтахгүй явсан 9 дэх хоногоос ахуулаад ерөөхдөө эвгүй зүйлс ихсэн байгаа. Хоригдлуудын нэг нь хамгийн чангаараа ямар ч зогсолтгүй олон цагийн турш орилж эхэлсэн байгаа. Тэгээд хамгийн амар нь юу гэвэл хоолойныхын хүч нь тасарсан ч гэсэн өөрийгөө хүчээр орилуулах гэж хичээж байгаа тийм чимээ гарсан байгаа. Бас нэг сонин юм нь юу вэ гэхээр хоригдлуудын нэг нь тэгж ойрсон ч гэсэн бусад дөрөв нь ямар ч сандарсан шинжгүй тайван шүглдээд сууж исэн байгаа. Тэгээ судлаачид хоригдлуудыг амьд байгаа болов уу гэд эргэлзээд хүчил төрөгчийн хэмжээг шалгахад тавуулаа 5 хүний энгийн хүчил төрөгч ашиглаж байгаа тийм мэдээлэл гарч ирсэн байгаа. Тэгээд 14 дахь хоног дээр нь судлаачид өрөөнд орж байдлыг шалгахаар шийдсэн байна. Тэгээд хаалгыг онгойлгох юм нь дуршлыг хийж исэн хүмүүс бид нар хаалгыг онгойлголоо шүү, хэрвээ ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэх юм бол шууд бууд шүү гэж сануулга өгсөн байгаа. Тэг хамгийн сонин нь яасан гэж хоригдлууд тэгж хэлснийх нь хариуд биднэрт суллагдмааргүй байна гэж хэлсэн байна. Тэгээд судалгаа хийж исэн хүмүүс маань яасан бэ гэхээр доторх сэргийгч хийг энгийн агаараар солиход хоригдлууд буцаад сэргийгч хийгээ тавьчихаа гэж гуйж орилсон байна. Тэгээ судлаачдыг өрөөнд ороход 5 хоригдлын маань 4 нь амьд үлдсэн байсан байгаа. Тэгээ сүүлийн 5 хоногийнхоо хүнсэндээ ерөөсөө бараг хүрээгүй байсан байна. Тэгээд хамгийн аимшигтай нь юу вэ гэвэл хоригдлууд өөртөө уур цээжний махнаас тастаад өрөөнийхөө голын усны сууграа бүгдээрээ бөөгнүүлсэн байсан гэж байгаа.
Тэг хориглуудыг өрөөнөөс гаргах гэж оролцсон. Орос цэргүүдийн нэгнийх нь хоолн нуусанд татаж амийн хөнөөсөн байгаа. Тэгээ маш олон цэргүүд хажуугаар нь гимсэж гівпэрсэн байгаа. Тэгээд ерөөхдөө хориглууд яасан бэ гэхээр тухайн өрөөнөөсөө гараад одоо бүгдээрээ эмнэлгийн орон дээр нас барсан байгаа. Тэгээ хамгийн сонь нь юу вэ гэхээр хориглууд хүн хөтлөө. Эмнэлгийн орон дээр би сэрүүн баймаар байна. Надад сэргээч газ амьсгалуулаач гэж гуйсан байна. За тэгээд энэ хүү Оросуудын туршилтын одоо түүх манд 2010 оны 8 сард хамгийн анх интернетээр тавигдсан байгаа. Гэхдээ хин ч одоо энийг яг жинхэнэ бослон явдал үгүйг бол батлаагүй байгаа. Хиний зохиосон түүхч байх одоо магадaltaй юм байна. За одоогоос эхлээд би та бүхэнд яг үнэн гэдэг нь батлагдсан засгийн газрын аимшигт туршилтуудаас та бүхэнд хүргэе. За бүх цаг үеийн хамгийн харгас туршилтуудын нэг бол яалчгүй MK Ultra юм. За 1953-аас 73 оны хувьд энэ 20 жилд Америкийн одоо CIA-ийн MK Ultra гэдэг одоо нэрэн дор нэгэн нууц туршилтыг явуулсан байна. За энэ хүү туршилт маань ерөнхийдөө ямар зорилготой байсан бэ гэхээр мэдээж нөгөө хүйтэн дайнтай холбоотой. За гэхдээ яг энэ туршилтын зорилго нь юу байсан бэ гэхээр зөвлөлт холбоот улсын тагнуулчдын болон улс төрчдийн эсрэг оюун санааг нь асаас удирдах тийм зорилготой энэ туршилтыг эхлүүлсэн байна. Гэтэ хамгийн аимшигт нь юу гэвэл Америк нэгдсэн улс энэхүү туршилтандаа өөрсдийнхөө маш олон тооны иргэдийг энэхүү туршилтанд хамруулсан байна. Нийт 80 гаруй байгууллагын хүмүүс туршилтанд оролцсон бөгөөд энэ дунд одоо шорон эмнэлгүүд тэгээд 44 сургууль орсон байна. За туршилтанд оролцсон хүмүүст бол янз бүрийн хар тамхи шахах эсвэл янз бүрийн сэтгэл зүйн сэтгэл мэдрэлийн эмнүүд хүчээр өгөх одоо гэх мэтчлэн одоо ийм туршилтууд хийсэн байгаа. Тэгээд туршилтанд оролцсон хүмүүсээс Frank Olson гэдэг нэртэй хүн 13 давхраас одоо өөрийнхөө хэрэглэсэн эмнийхээ үйлчлэгийг дааж чадахгүйгээр 13 давхраас үсэрсэн байгаа. Тэгээд энэхүү Frank Olson гэдэг одоо хохирогчийн хэрэг нь болохоор амиа хорлолт гэж дүгнэгдсэн байгаа. Тэгээд зөвхөн энэ хүнээс гадна маш олон хохирогч нар тухайн үед нас барсан шалтгаан тодорхойгүй гэж заагдсан байна. Тэгээд бүхэл бүтэн 20 гаруй жил энэхүү туршилтыг явуулсны эцэст улсын зарим байгууллагууд одоо эсвүүсэл гаргаж энэхүү туршилтыг албан ёсоор зогсоосон байна. Тэгээд зарим хүмүүс юу гэж харддаг вэ гэхээр миний өмнөх нэвтрүүлгээр ярьж ирсэн Illuminati гэдэг байгууллага энэхүү туршилтыг үргэлжлүүлээд амжилттай болгосон гэж ярьдаг. Тэгээд Illuminati өөрсдөө илсэн хүмүүсээ холоос одоо ингэж оюун санаанд удирддаг гэж хүмүүс зарим хүмүүс ярьд юм билээ. I'm sorry, is there someone talking to you? Yes, sorry. Sorry about that. So I just was wondering They how just everyone's came doing. Hello, Courtney. Have we lost you? All right. It looks like Courtney doesn't really want to go there I with think that she's question. blanking. So I just was wondering They how just everyone's came doing. in. In every way. I was very proud to help. Did you talk about vice presidential possibilities with Senator Warren? Did you talk about vice presidential possibilities? За миний дараагийн ярих харгас туршилт бол бас л Америк нэгдсэн улстай холбоотой. Энэ бол яг бодит болж исэн туршилт байгаа. За 1932-оос 1972 оны хооронд Америк нэгдсэн улсын засгийн газар өөрсдийнхөө бүхэл бүтэн 600 Африк гаралтай иргэдээр туршилт хийсэн байна. Туршилтанд оролцсон Африк гаралтай иргэдээр та нарын муу цусыг чинь эмчилж байгаамаа гэж хуурамч одоо мэдээлэл өгж янз бүрийн тариа тарьсан байна. Гэтэл яг үнэн хэрэгтэй яасан гэж Америкийн шинжээчид тэмбүү өвчнийг яаж хүний бид нөлөөлдгийг судлах зорилгоор энэхүү туршилтанд орсон бүх хүмүүст тэмбүү өвчин тарьсан байна. Туршилтанд оролцсон 600 хүний 128 нь тэмбүү өвчнөөр нас барсан байгаа. Гэхдээ хамгийн аимшигтай нь юу вэ гэвэл тэмбүүний эсрэг вакцин нээлттэй хийсэн ч гэсэн энэхүү туршилтанд орсон хүмүүстээр ашиглаагүй байгаа. Нас барсан хүмүүсийн цогцос цаашаа судалгаанд явж исэн байна. Тэгээд энэхүү туршилт маань бүхэл бүтэн 40 жилийн турш явагдсны эцэст зогссон байна. За миний дараагийн ярих туршилт бол сонин ч гэсэн бас л Америк нэгдсэн улстай холбоотой. За би та нарт бяцхан түүх ярьж өгье. 1920-оос 1933 оны хооронд Америкт одоо алкогольны
ямар нэгэн төрлийн барааг тээвэрлэх эсвэл зарах хориотой байсан гэж байна. Тэгээд тийм учраас хууль бус тогтворуулах ундааны хэрэглээ болон тээвэрлэлтийг зогсоохын тулд Америк нэгдсэн улсын засгийн газар холбооны мөрдөх товчоо гар бие оролцож уус даяарх одоо ихэнх архин дотор хамгийн хүчтэй хорнуудыг шахсан байна. Тэгээд энэхүү аимшигтай үйл ажиллагааны уршгаар бүхэл бүтэн 50,000 хүн амиа алдаж маш олон хүн сохорсон байна. Үүгээр зогсохгүй маш олон хүмүүс тухайн үед сэтгэл мэдрэлийн өвчин тусч хий юм хардаг болсон гэж байна. Тэгэд энэ үйл ажиллагаа нь бүхэл бүтэн 13 жилийн турш явагсны эцэст 1933 онд согтууруулах ундааг буцаад хууль ёсны болгохтой зэрэгцээд л дууссан байна. За дараагийн миний ярилцсан сэдв бол маш сонирхолтой сэдв. Миний хамгийн дуртай сэдвүүд энийг. Тэгэхээр одоо хэдүүлээ simulation буюу зэрэгэлдээ ертөнц байдаг хэсэг талаар жоохон ярилцгаая. За эхлэхийн өмнө би та бүхэнд Elon Musk гэдэг нэртэй хүний бяцхан ярилцлагыг хүргэе. За Elon Musk-ийн талаар надаар нэг тайлбарлалтгүй та нар хин гэдгийг мэдж байгаа. PayPal, Tesla, SpaceX гэх мэтчлэн маш том компаниудыг байгуулсан хүн. Миний үлгэр дуурайл авдаг хүмүүсийн нэг. Мэдгүй хүмүүс танилцлахад ер нь бол сайжруулсан Steve Jobs гэж хэлэхэд болох байх. Эсвэл яг хүмүүс бодит амьдрал дээрх Tony Stark гэж ярьдаг. За тэгээд бүгдээрээ эхлээд ярьцлагынх нь хэсгээс хүлээ авч үзцгээе. 40 years ago we had Pong, like two rectangles and a dot. That was what games were. Now 40 years later we have photorealistic 3D simulations with millions of people playing simultaneously, and it's getting better every year. And soon we'll have virtual reality, we'll have augmented reality. If you assume any rate of improvement at all, then the games will become indistinguishable from reality, just indistinguishable. Even if that rate of advancement drops by 1,000 from what it is right now, then you just say, okay, well, let's imagine it's 10,000 years in the future, which is nothing in the evolutionary scale. The argument makes sense. So the assumption then is that somebody beat us to it, and this is a game. No, there's a 1 in billions chance that this is based reality. Oh, okay. За Elon Musk-ийн ерөнхийдөө ярьж байгааг нь дэлгэрүүлж тайлбарлах юм бол нэг харагдаж байна. За тэгэхээр Elon Musk-ийн хэлж байгаагаар бол сүүлийн 40 жилийн турш зөвхөн компьютер тоглоом гэхэд ямар хурцтай хөгжсөнийг бид нар харж байна. Тэгэхээр зөвхөн пинг-понг гэдэг нэртэй нэг дөрвөлжин хоёр юмны хооронд харилцдаг тоглоом байсан бол одоо бид нар бодит амьдралаас барыг ялгатгааргүй тийм хол хөгжсөн тоглоомуудыг харж байна. Тэгэхэд бид нар 40 жилийн тухай ярьж байгаа тийм үү? Тэгвэл бид огторгуу үүснээс хойш 13.8 тэрбум жилийн талаар ярьж байгаа. 13.8 тэрбум жил. Огторгуу үүснээс хойш. Тэгэхээр цаа цаанаа нь юу вэ гэхлээр энэ 13.8 тэрбум жилийн турш хүнээс өөр ямар нэгэн оюун ухаан оршин тогтножсэн үг бид нар хэлж мэдэхгүй. Магадгүй энэ хайд ч юм уу те тэрбум жилийн өмнө ямар нэгэн хүнээс илүү оюун ухаан амьдраад тэгээд дэлхийг зохиосон байж магадгүй. Virtual reality, which is only going to get better. Where are you? Where are you really? Right. You aren't anywhere. Well, where is... You're in the computer. What defines where you are? Is exactly. It, right. It's your perception. Is it your perceptions, or is it, a scale that we have under your butt? You're right here. I've measured you. You're the same weight as you were when you left. But meanwhile, your experience is why radically do you think different. you're where you are right now? You might not be. Right now, you think you're in a studio in LA. That's what I heard. You might be in a computer. Oh, listen, man. I think about this all the time. Тэгээд энийг жоохон ойлгомжтой болгохын тулд эртний Грекийн алдарт философч Платогийн агуун онол гэдэг зүйлийн талаар та нар ярьж өгье. Агуу дотор 3 хоригдл байсан гэж байна. Энэ бол 2400 жилийн өмнө яригдчихсэн онол. Тэгээд энэ хоригдлууд тэр агуу дотор төрсэн байна. За 3 хоригдл агуу дотор байсан байгаа. Тэгээд энэ хоригдлууд агуу дотор төрсэн байна. Тэгээд энэ хоригдлууд төрхөөс ахуулаад энэ агуу дотор өссөн гадаах ертөнц гэж ямар ертөнц байдгийг мэдэхгүй. Тэгээд энэ
хан руу харж одоо бараасаа өссөн гэж байгаа. Тэгээ хан дээр нь болохоор янз бүрийн сүүдэр гарч ирдэг. Энийг бодит амьдрал гэж итгэсэн гэж байгаа. Тэгээд яасан бэ гэхээр нэг өдөр хориглуудын нэг нь суларсан байгаа. Тэгээ яасан бэ гэхээр хонглын үзүүрээс гэрэл асаад тэр гэрэл рүү ойрцсон байгаа. Тэгээ тэр ил нар нь гарсан байгаа л да. Тэгсэн чинь нүд нь өвдөд хиндэ айгу тийм өвчин шаналтай байсан гэж байгаа. Тэр нь болохоор яг хуу үнэн үг хатуу байдаг гэдэг шиг эхлээд одоо үнэн ертөнцид гарч ирсэн гэж байгаа. Өмнө нь болохоор яасан бэ гэхээр агуугаар энэ бол жинхэнэ ертөнцийг итгэсэн байсан. Яа тэгвэл тэндээ төрсэн учраас энэ агуул одоо жинхэнэ ертөнц юм аа гэдгийг итгэсэн байж байгаа. Тэгээ гараад яг жинхэнэ ертөнцид гарч ирээд нарыг хараад сүүдрийг хараад өөний ертөнц чинь ийм байт юм байна гэд буцаж ирээд нөгөө хоёртой хэлсэн баг. Тэгсэн чинь нөгөө хоёр нь юу гэж хүлээж авсан гэж өө эн чинь галзуурцсан байна. Нөгөөдийнхөө хэлсэн нь итгээгүй байгаа. Энэ тийм ертөнц байхгүй. Чи худлаа яриад на эсвэл чи галзуурсан байна гэж хэлээд энэ бол бидний жинхэнэ ертөнцөө хоригдлууд байх нь бидний хувьд жинхэнэ ертөнц. Бид нар төрхөөсөө л ийм байсан. Бидний амьдралын зам ийм бид нар яг ийм л байх ёстой гэд итгэцэн. Тэгээд ерөөс үг нь итгэхгүй гэж байгаа. Амьтны хүрээлэнгийн амьтууд ч гэсэн яг адилхан. Амьтны хүрээлэнд төрсэн амьтнууд амьтны хүрээлэнгийн жинхэнэ ертөнцөл гэж бодно. За тэгээд энэний талаараа ерөнхийдөө дүгнэлт хийхэд 3 төрлийн магадлал биднэрт үлдэж байгаа. Эхнийх нь юу вэ гэхээр хүн буюу одоо энэхүү симуляцийг зохиосон эсвэл зохиох оюун санаа симуляцнаас өмнө устцсан байж болох юм. Симуляцныг хийж амжихгүй тэр өндөр хөгжилд хурж амжихгүйгээр устцсан байж болох юм. Хоёрт юу вэ гэхээр хүн симуляцн хийхгүй байхаар шийдсэн байж болох юм. За энэ бол том бага магадлалтай. За гуравт нь юу вэ гэхээр хүн аль хэдийн симуляцн дотор байгаа гэж болох юм. Симуляцн аль хэдийн бид нар хийгдсэн. Бид нар энэ дотор симуляцн дотор хийгдсэн байж болох юм. Окторгүй өөрөө 13.8 тэрбумжлийн настай. Дэлхий 4.5 тэрбумжлийн настай. Хүн төрөлхтөн сүүлийн 7 сая жилээс сарамгч гэдэг төрлөөсөө салаад хөгжсөн байна. Тэгээд энэ 7 сая жилийн эцэст одоо л хүн төрөлхтний технологи хөгжиж байгаа гэж бодож байна та. Тэгээд хэрвээ энэ симуляцны онол, зэрэгэлдээ ертөнцийн онол үнэн бол яах вэ? Бид нар хэрвээ хит хөгжсөн тоглоом дотор амьдарч ивэл яах вэ? Яа, нэг бодлын сонирхолтой юм шиг, нэг бодлын эвгүүч юм шиг. За тэгээд аль болохоор ямар ч байсан энгийнээр тайлбарлах гэж хичээлээ. Тэгээд гоё ойлгомжтой тайлбарлаа гэж магадгүй. Гэтэ бас жоохон сонирхолтой санагдсан байх гэж найдаж байна. Хэрвээ сонирхолтой санагдсан бол лайк тарахыг мартаарай. Тэгээд шинээр үзэж байгаа хүмүүс subscribe бутан дээр дараарай. Тэгээд дараагийн бичлэгээр та бүхэндээ улам одоо сонирхолтой бичлэгүүдийг хүргэх болно. Тэгээд дараагийн бичлэг уулзлаа. Түр баяртай залуусаа.